Эхний мэдээлэл хүргэе. Улсын хурлд хардчилсан намын бүлэг дэд сайд нарын томилгоог эсэргүүцэн ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн нь улс төрийн хурц нөхцөл байдал үүсгээд байсан. Гэвч эрх баригч намын бүлэг ардчилсан намтай хамтран засгийн газрыг огцруулах асуудлыг судлах ажлын эсхийг өнөөдөр байгууллаа. Улс төрийн энэ тохироо нь ардчилсан нам өмнөх хатуу байр суурьнаасаа ухарсныг илтгэсэн нь олонний анхаарлыг татаж байна. Хоёр намаас тус бүр 6 гишүүн оролцсон тухайн ажлын хэсэг улсын хурлын намрын чуулган хаахаас өмнө дэд сайд данхар төрийн бүтцийг хязгаарлах хууль эрх зүйн гарц хайна хэмээн мэдгдсэн нь огцруулах улс төрийн дарамт бодит шийдвэрээс илүү хилцээний шат руу шилжсэнийг харуулж байна. Намуудын ярьдаг зүйл яг амьдрал дээр биелэхгүй байгаа учраас улсын хурлын гишүүд хамтарч үнэхээр одоо энэ төр засгийн бүтцийг оновчтой болгох ийм зайлшгүй шаардлага байна. Зайлшгүй улсын хурлын тогтоол гаргах хэрэгтэй байна. Ганцхан 16 хүний асуудлаас гадна одоо төрийн албанд давхарлаж байгаа олон орон тоонууд байдаг. Нийслэл орон нутагт давхарлаж байгаа олон албан тушаалтнууд байгаа, олон дарга нар байгаа. Тийм учраас ажлын хэсэг богино хугацаанд ажиллаад, улсын хурлын тогтоолын төслөөс наашлаад, холбогдох хууль тогтоомжуудыг санаачлаад ингээд цогцоор нь асуудлыг авч үзээл гэж зөвхөн дэд сайдч биш өөр олон давхардал хийдэл цомогдох шаардлагагүй албан тушаалтнууд байгаа учраас эдгээрийг цогцоор нь цомогдохё. Зүгээр нэг дүүрээс гисэн биш, төр зуурын гал унтраах биш асуудал хандъя гэсэн байр сууриас илэрхийлж байна.